өвчтэй 10 хүн байлаа гэж хэлсэн. Ягаад уйман өвчтнүүд яг тэнд ингээд аруулан амьдарч байгаа вэ гэх юм бол уйман гэдэг өвчин нь өөрөө арсны өвчин байдаг. Тэгэхээр арсны халдварт өвчин учраас яг тэр өвчнийг туссан даруйд тухайн үеийн Израилийн нийгэм бол тэр хүмүүсийг шууд нийгмээс тусгаарладаг. Ерөөсөө за хүмүүсийн дунд амьдарч болохгүй карантин те. Ковидыг үзсэн хүмүүс бол карантиныг сайн мэдж байгаа шүү дээ. Шууд карантинлдэг гэсэн үг. Карантинлахдаа тэд нар өөрсдөө гэртээ ороод хаалгаад өгчтэй биш. Шууд гэрээс нь хөөж явуулаад гаргаад хотын гадна гаргаад орж ирэх юм бол огч шүүгээд гаргацдаг гэсэн үг. Тэгээд тэр хүмүүс хэрвээ нийгмийн дунд ороод ирсэн байх юм бол шууд чулуугаар шидэж алах боломжтой гэсэн үг. Хэрвээ тэд нар яг энэ карантинлэгдснээ үл тоох юм бол. Тэгэхээр яалтчгүй тэд нар яасан бэ гэхээр нийгмээс тусгаарлагдаад маш хэцүү байдалд орсон байгаа. Тэгээ мэдээж зовлон нэгтэй хүмүүс бие биенээ ойлгоно гэдэг шиг те уйман өвчтнүүдээ олоод тэгээд нэг хамтдаа амьдарцгааж байгаа. 10 ширхэг уйман өвчтөн хүн Есүстэй таарад. Тэгээд тэдний үгсэн бэ гэвэл Есүсээ биднийг өршөө гэж хэлсэн байгаа. Тэд нар ямар ч тач Есүсийн талаар сонссон байж. Тэд нар Есүсийн талаар яаж сонссон бэ гэх юм бол тухайн үед Есүс Христос өөрөө хүмүүсийн дунд гайхамшигтай олон зүйлсийг хийсэн. Тэгээд тэр гайхамшигтай хүмүүсийг эдгэж илаа, гайхалтай үгээ хуваалцчихлаа. Тэндээс нь болоод түүний талаарх зар нийгэм даяар тарсан. Тэр байтугай нийгмээс тусгаарлагдсан уйман өвчтнүүд хүртэл түүний талаар сонссон байж. Тэгээд Есүс яасан. Тэр уйман өвчтнүүдтэй таарсан нөгөөдөл нь Есүсийг таньсан байгаа. Тэгэд Есүсээ биднийг өршөөгөөч. Есүс тэдэнд хандаад хэлсэн явж өөрсдөө тахилчид үзүүл. Энэ ямар учиртай вэ гэх юм бол та нар өөрсдөө яваад эрүүл болж үгүй юу гэдгийг тахилчаар шалгуул гэсэн үг. Эдгээгээгүй байх та шүү дээ тийм үү? За эдгээчлээ харж гинөө тэр гараа ардаа байхгүй болсон байгаа биз? Бүгд эдгцсэн тэр чи ч өстө царилэг гар байсан ба штэ. Уйман өвчтэй нүүр нь барцаачаад юм харагдахгүйсэн чинь эдгцсэн ч өстө гоё харагдаж штэ. За одоо яваад өөрийгөө тахилчид үзүүл гэж хэлээгүү. Харин өршөөгөж гисэн даруйд нь Есүс үнэхээр тэднийг яасан. Өршөөсөн баг. Тэгээд тэр явж тахилчид үзүүлээ гэж хэлсэн. Тэд нар Есүс Христ ямар гайхалтай нэгэн бэ гэдгийг мэдчихсэн учраас юм уу эсвэл Есүс Христийг үнэхээр тэр Бурхан гэдгийг мэдчихсэн болохоор юм уу? Тэд нар ямар ч байсан Есүсийн үгийг дагаад тахилчид үзүүлэхээр явсан байна. Амен. Тэд нар гоё итгэлийн алхам хийсэн. Эдгээгүй ч гэсэн нийгэм яг тэр хүмүүсийн амьдарч байгаа газар руу явахаар очсон. Тэр бүр тахилч руу гэсэн үг. Тэгээд тэд нар очих юм бол чулуудулна шүү дээ. Үхэх боломжтой те. Гэхдээ ямар ч байсан явах үед нэг юм болох байхаа. Есүс хэлсэн юм чи болох байхаа гэд явцгаасан байна итгэлээрээ. Бас яхаа алдсан хүмүүс биш шүү дээ тийм үү? Есүсийг ингээ бүрэн дүр ашиглчих гэсэн бодолтой нөхдөд биш л байж. Харин явах замдаа тэд нар яасан бэ гэвэл итгэрсэн байсан. Нэг мэдсэн чил эдгэрсэн байсан. Нэг мэдсэн чил хүш уйман өвчин ч байхгүй болсон байж тээ. Хүш нүүр мөрч зүгээр болчих. Хүүх гэж тэд нар ойлгосон гэсэн үг. Харин тэр даруй тэдний нэг нь яасан бэ гэвэл буцаад Есүс дээр ирсэн. Тэгээд түүнд баярлалаа гэд эзэнд алдрыг өргөж талархлыг өргөсөн байна. Түүний өмнө сүгдэн суугаад. Харин тэр үед Есүс би 10 хүн итгэсэн биш үү? Бусад 9 нь хаана байна? Энэ харь хүнээс өөр хүн Бурханд алдрыг өргөхөөр эргэж ирсэнгүй гэж юу гэсэн байна. Тэгээд тэр хүнд юу гэсэн бэ гэвэл яв итгэл чинь чамайг итгэлээ гэж хэлээд түүнийг амар тавь явуулсан байна. Амен. Энд хүмүүсийн талархах сэтгэлийн талаар ярихдаа яасан бэ гэх юм бол тэнд 10 хүний 9 огт талархдаггүй шүү гэдгийг яг бид нар ингээд нийгмийн өнцгөөс шууд эндээс харж болж байна. Эндээс бидний ойлгох хамгийн чухал зүйл нь юу вэ гэх юм бол бид нар нэгдүгüүрт нь Бурхны байр суурийг ойлгох хэрэгтэй. Хэрхэн бид нар талархаж сурах юм бэ? Бид нар Бурхны байр суурийг ойлгох хэрэгтэй. 10 уйман өвчтнийг Есүс Христ эдгээсэн байна. Энэ түүхээс өнөөдөр бид нар юу ойлгож болох вэ? Яг энэ түүхэн дээр гарч байгаа үйл явдлаас бодоод үзье л да. Шууд ингээд бид нар анализ хийгээд үзлээ гэх юм бол за Есүс ямар ч гэсэн уйман өвчнийг эдгэх чадвартай юм байна, тийм үү? Энд эдгэгдсэн гэж шүү дээ. Тэгэхээр Есүс тийм чадвар байна. Уйман өвчнийг эдгэх чадвар байна. Гэхдээ бүр эдгэхдээ араас чи эдгээ чи явчих гэх чадвар байна, те. За даад явчих. Араас чи эдгээ чи нэг явуулчих шүү дээ. Тэгээ нөгөөдөл нь явах замдаа нэг мэдсэн чи эдгэгдсэн байгаа. Ямар гэж чин чадвар вэ, те? Уул нь бол ингээл занаа ширхаал эренгүүтээ дээр нэм чуслал мослол үйлдэл тэнгэр рүү харж нэг орилж морилол тэгсэн одоо яаж ийн гэд тэх юм болов гэсэн чинь за явчих тахилчид үзүүл гэсэн. Явах замдаа эдгэрсэн байна. Есүст ямар ч байсан зайнаас ажиллах чадвар бол байна. Бас уйман өвчнийг эдгэх чадвар бол байна. А дээрэс нь тэр нэг 10 хүнийг Есүс өрөвдсөн болов юу гэж бодож чинь таад. Өрөвдсөн гэж бодож байгаа юмсан гараа өрөвдөө. Тэг өрөвдсөн бах те. Тэгэд эдгэж байгаа бах. Би ч гэсэн тэгэж бодож байна. Есүс өрөвдсөн бах. Ягаад гэхээр бидний эзэн бол өрөвч бурхан. За тэгэхээр Есүс ямар ч үсэн өрөвдсөн юм байна.
Тэгэд 10 тэр уйман өвчтнийг хүмүүс бол ерөөсөө тоодоггүй байсан. Хүмүүс бол хараал зүхтаа уйман өвчтнүүд те өвчин алдчихгүй юмсан гэж зүхтана. Есүс харин тэднийг тоож тэднийг идгээсэн байна. Хүмүүсийн тоодоггүйг Есүс тоосон байна те. Ер нь бол Есүсийн талаар их гоё юм гарч штэ. Уйман өвчтнийг идгээж сайхан сэтгэлтэй юм байна. Хүмүүсийг тоодох юм байна, ялгуурлалгүй юм байна. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр Есүсийн талаарх нэг гайхалтай үннийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ түүх Есүсийг хэн гэж бидэнд харуулж байгаа юм бэ? Есүс Христ бол тэр бурхан байж. Амен. Бурхан л биш бол тэр үүнийг хийж чадахгүй байсан. Харин тэр бурхан учраас энэ бүхнийг хийж байгаа. 10 ширхэг уйман өвчтөд явах замдаа тэд нар бүгд эдгэрсэн. Харин тэднэр дундаас нэг нь л яг энэ үннийг ойлгосон байна. Есүс бурхан юм байна гэж. Яг гэх юм бол тэд нэг явах замдаа ярилцсан байлгүй дээ бодвол те. Цагаа явлаа, явж яснаа гинт идэгчлээ. Хүүх, Есүс ямар лаг юм бэ? Одоо зайнаас идгэжлээ штэ те. Бид нар ямар азтай юм бэ? Есүс ямар гоё юм бэ? Есүс ямар өрөвч юм бэ? Тэр үнэхээр инглээ тэглээ гэд. Саяны бидний ярьсан тэр юмнуудыг ярьсан бах. Харин нэг нь яасан бэ гэвэл тэр яг нөгөө бурхан юм байна штэ. Түүнд очиж хүндэтгэл мөргөл өргөхгүй бол болохгүй гэсэн. Түүнд очиж алдрыг өргөхгүй бол болохгүй гэсэн байна. Тэгээд тэр хүн буцаад явсан. Тэгээд зарим хүмүүс ярьдаг тэр хүн буцахтаа бусаддаа хэр нөлөөлсөн болоо гэж. Бусдыгаа хамт явах уу, яах уу, мах уу гэж асуусан болоо гэж. Ихэнх судлаачид юу гэсэн бэ гэх юм бол тэр бол асуусан нь ойлгомжтой гэж үздэг. Бүгдээрээ буцаж очиод эзэнд алдрыг өргөё гэхэд бусд нь яасан бэ гэхээр за яах вэ? Бид нар тахилчид үзүүлээд хуучин амьдрал руугаа эргэж орохыг илүүд үзэж байна те. Тахилч хэрвээ тэднийг ирүүл гэж үзэх юм бол тэд нар гэр бүл дээрээ очих боломжтой болно. Тэд нар дахиад ингээд гэрийнхаа өдөр аав нэрлээ гэдээ орох боломжтой болно гэсэн үг. Хүүхдүүд нь бижиглэлдэж ирээд аавыгаа тэрвэрж явах боломжтой болно гэсэн үг. Энэ бүхэн үнэхээр гайхалтай. Тийшээгээ тэд нар яасан. Гэхдээ нэг нь яасан бэ гэвэл би эхлээд бурханд магтаалыг өргөнө гэд тэр буцаад явсан байна. Амен. Тэр хүн яг ойлгох ёстой нэг зүйлийг ойлгосон. Тэр бурхныг хэрвээ бурхан гэж мэдсэн бол түүнд алтрыг өргөх хэрэгтэй гэдгийг ойлгосон байна. Амен. Түрүүний бидний уншсан Ром номын 1-р бүлгийн 21-р эшлэлээр учир нь тэд бурхныг мэдсэн атлаа. Түүнийг бурхан гэж алдаршуулсангүй, талархалж өргөсөнгүй. Харин бодол санаандаа хоосорч ухуургүй зүрх нь харанхуй болжээ гэсэн байна. Хэрвээ хүн бурхныг бурхан гэдгийг мэдэх юм бол яах ёстой юм бэ? Хэрвээ хүн бурхныг бурхан гэдгийг мэдэх юм бол түүнийг яг бурхны байранд тавих ёстой гэсэн үг. Энэ хэлснээр хэрвээ бурхныг бурхан гэж мэдэх юм бол түүнийг алдаршуулж, түүнд магтаалыг өргөх хэрэгтэй, түүнд талархал өргөх хэрэгтэй гэсэн байна. Амен. Энэ бол хэрвээ бид нар бурхныг амьдралдаа мэдэх юм бол яг хийх ёстой үндсэн зүйл маань. Харин тэр хүмүүс яасан? Үүнийг хийсэнгүй. Уучлаарай, утасныхан дууг хаачих юм ч. Харин тэд нар яасан бэ гэх юм бол үүнийг хийсэнгүй. Хэрвээ хүн бурхныг мэдэх юм бол түүнд алдрыг өргөх хэрэгтэй. Бүгдээрээ нэг сайхан юм найр хийжлээ гэж бодъё л да. Одоо 7 сарын сүүлээр манай нинжингийн хөрөн болох юм байна. Хормоо хийжсэн чинь ингээд гэр бүлийнх нь хамгийн хүндтэй хүн ингээд тэндээс найран дээр ороод ирлээ гэж бодъё л да. Тэгм бол хүмүүс яах вэ? Хамгийн хүндтэй хүн ирлээ дээшээ суу те. Хамгийн дээдлийн судалтаа суулгах нь үстэй тийм үү? Гэтэл хамгийн хүндтэй хүн ороод ирсэн чинь энд ухтагч нь юу ч мэдэхгүй байчаад за та яах гэж ирсэн бэлээ. Тэгвэл яах вэ? Нөгөө чи би одоо энэ гэр бүлийн одоо нэг тийм тэрний хамаатан сад нь тийм хүн байгаамаа гэж тэглээ. Тийм үү. За наа сууж байгаарай. Аяг сулрах харцаа гэдэг яах вэ? Юу ярьж ийна ч одоо гэнэстэй тийм үү? Хүндлэл хүлээх зохистой хүнийг хүндлэхгүй байх юм бол тийм л хэцүү юм сонсогдно. Хүн амьдралдаа бурхныг мэдэж авах юм бол түүнийг яг байх ёстой байранд нь тавих хэрэгтэй. Түүнд магтаал хүндэтгэлийг өргөх хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол Библиэлд хэлсний дагуу бурхан бол бидний бүтээгч учраас. Амен. Бидний оршин байгаа, бидний амьд байгаа бүхэл зүйлийг тэр бурхан бидэнд хийж өгсөн учраас. Колосе номын 1:16-аас 17 дугаар эшлэлээр учир нь түүн дотор тэнгэр ба газар дах бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх бүх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүдч бүтээгдсэн юм а. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна гэж хэлсэн. Амен. Бурхан бол бүх зүйлийн эзэн. Энэ дэлхий дээрх бүхэл зүйл, тэр байтугай хүмүүсийн систем, тэр удирдлагын тогтолцоо хүртэл түүний төлөө бүтээгдсэн байна гэж хэлсэн байна. Амен. Бурханд өнөөдөр удирдахгүй зүйл нэгч байхгүй маа. Дуулал номын 103:19 дээр Давид эзэн сэнтигээ тэнгэрт залсан бөгөөд түүний хаанчлал бүхнийг захирдгаа гэсэн байна. Эхлэл номын
Ихэнх хэсэгт Бурхан хүнийг бүтээж дуусаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулаад тэгээд хүн амьд оршигч боллоо гэж хэлсэн байдаг. Амен. Бурхан хүнд амийг өгсөн. Тэр мөчөөс хойш хүн болгонд Бурхан амийг өгсөөр байгаа. Иохан намын 11-р бүлгийн 25-р эшлэлдэр Есүс Мартад ам ба амьлалт бол би байгаа юм а гэж хэлсэн байдаг. Амен. Бидний ам болон амьсгал, бидний үр хүүхдүүдийн ам бүгд Бурханаас ирсэн гэсэн үг. Манай яруу найрагч Даш Балбаргуй залуус дүүнерт таандсан шүлэг дээр нэг хэлсэн байдаг те. Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг санаж, үдлээд буцах хорвоог үрдийн юм шиг бодож чаа нэм юм уу? Залуу үдер насаа хөгшрөхгүй юм шиг санаж зам твийн илгэн дээр туйлж яваад өмнө. Өнгө алгийн хорвоо дээр өөрийн сайндаа чи төрөөгүй. Өөрийн сайндаа ягаагүй гинү? Төрөөгүй. Өдөр өдрийн нарыг үзэх өндөр их тавилан хайрлсан ижи явдаа баярлаа гэж хэлсэн байдаг. Нэг бодлоо айгүй үний юм шиг ямар гоё хэлээ бай. Бацаануудыг яг байранд нь тавилаа даа гэж. Гэхдээ энд нэг юм хэлсэн байгаа. Өдөр өдрийн нарыг үзэх өндөр их тавилан хайрлсан ижи явдаа баярлаа гэж. Би ч одоо 3 хүүхдээ аав хүн штэ. Тэгээ би нэг юмыг бол баталгаатай мэдэж байна. Би хүүхдүүддээ өдөр өдрийн нарыг үзэх өндөр их тавилан ерөөс хайрлаг байхгүй. Тэр тавиланг за би тавиланг нь өгөхгүй яах вэ? За тавиланг нь өгнө гэл тэ. Тэр тавиланг нь хайрлсан юм биш ээ. Манай эхнэр нэг удаа би жирэмсэн болчлоо гэсэн. Тестэр үзээд жирэмсэн болцсон юм шиг байна гэсэн. Тест үзүүлсэн. Тэгээ би тэр за одоо яах вэ анхны хүүхдэр яхаа мэдэхгүй. Өрхийн имлэг орж нөгөө хяналтандаа орох байхаа гэдэг өрхийн имлэг дээр явж чаад манай эхнэр жирэмсэн гэдгсэн. Тэгсэн өрхийн имж өгсөн байсан. Тэгээд зүрхэн цохилсон юм аа гэсэн. Гайхаад зүрх цохилохоор яадаг вүлээ гэдгсэн. Гэхдээ зүрхэн цохилог бол надад чи хүүхэд гэж хүлээж авахгүй шүү дээ. Зүрхэн цохилж үгүй юу? Эхад харуулаад түрээ дээр тэгээд зүрхэн цохилсон байгаа бол энд хяналтанд ордог байхгүй юу гэсэн. Тэгээд би тэр эхад харууллаа тэгээд тэнд зүрхэн цохилж үгүй юу үзээд иргэнэ гэдгсэн чи за окей гэд тэнд анхны явахаа харлаа. Хамгийн дөрөнд юуг нь үзсэн бэ гэсэн. Хүүхэд байх үед байна. Одоо зүрхийн чагны гээд зүрхийн чагнасан. Тэгсэн чинь тэнд зүрхэн гэсэн. Амар удан цохилж. Зүрх цохилж байна гэсэн. Тэнд яс. Тэнд ам бий болсон байсан. Амен. Тэгэд хяналтанд орсон. Зүрх цохилохгүй бол тэнд яах нь вэ? Хүүхэд гэж авч үзэхгүй. Ам байхгүй бол хүүхэд гэж авч үзэхгүй гэсэн. Хамгийн гол нь бит хоёр тэр үед зүрх нь яаж цохилсон бэ гэдгийг мэдэхгүй гэсэн. Тэр өндөр их тавилангаа хайрлахгүй яах вэ? За хайрлаа зүрхийн цохилуул гэд бит хоёр цохилуулсан юм биш. Бит хоёр юу хийсэн тодорхой. Тэгэд ямар үр дүнд хүрсэн тодорхой. Харин үлдсэнийг нь хэн хийсэн юм бэ? Яг л Библиэлд хэлсэнчлэн амин амьсгалыг хамраар нь үлээж оруулагч тэр Бурхан тэнд бяцхан зүрхийг цохилуулсан юм аа. Амен. Хүн болгоны эхлэл нь эндээс л эхэлдэг. Яг тэндээс эхлээл яс. Анх Бурхан амийг өгснөөс эхлээл бид нар бий болсон. Бид нар Бурханы хэн бэ гэдгийг санах юм бол бид нар түүгээр бүтээгдсэн гэдгээ санаад түүнийг байх ёстой байранд нь тавьж түүнд талархал өргөх хэрэгтэй юм аа. Амен. Заримдаа эмэгтэй хүмүүс өнгөрдөө шүү дээ, тэ. Би чамайг 10 сар хөвлөдөө тээж төрүүлээд ангир хуургаараа амлуулан байж үүрийн харыг бүргээр босоод өглөө болгон явсаар чамайг хүн болголоо, тэ. Эгнээс нь татаж 90 цент, хүзүүнээс нь татаж хүний зэрэг түргэлээ. Ээжийг хайчиг хариулаарай. Ээж чинь тэгж томорж ирсэн та хэдэд. Ээжүүд бол хүүхдүүдээ ер нь тэгж томорхон зүв баха. Тэ болно шүү дээ, тэ. Хүүхд чинь ер нь ээж авдаа ачлалтай байх хэрэгтэй. Библиэлд ч гэсэн эцэгийнхээ хүндлэгээ бичсэн байдаг. Нөхөртөө бас томорж болно шүү дээ. Би одоо 10 сар тээж төрүүлээд, тэ. Өр хүүхдээ би одоо төрхийн завланг би идлээд бие хуан байж өр хүүхдээ чинь төрүүллээ. Тэгэхэд чи гэдэг юм бол нөхөр нь бас жоохон жижигрэн шүү дээ. Тэ би ингээ үүрээр босож хүүхдээ хөхүүлээд тэг чи юу хийжсэн чи хорхирал унтчихсэн шүү дээ гэх юм бол бас ингээ жоох юм бодогддог хөө. За харин тийм ээ тий. Би ч унтчихсэн л та гэх. Гэхдээ эмэгтэй хүн Бурханы эсрэг юу ярих юм бэ? Яг үүндээ юу хийснийг Бурхан мэдчихэж байгаа шүү дээ, тийм үү? Бос чирээд хүүхдээ хөхүүлснийг мэдчихэж байгаа. Унтах юм бол өгөндөн сүү орно гэж сайхан унтсныг мэдчихэж байгаа, тий. Тэгээд тэр хүүхд нь өөрөө хүн болсныг бас мэдчихэж байгаа. Амен. Тэр хөхний сүү хэрхэн бүрлдсэн юм бэ? Тэр хөхний сүгээ идээд хүүхэд яаж өсөж боож байгаа юм бэ? Бүгдийг нь Бурхан бүтээсэн юм аа. Амен. Бурхан энэ тогтолцоо хүний биеийг ийм байхаар тэр бүтээсэн учраас өнөөдөр тэр бол эхлүүлэгч юм аа. Түүнд талархах хангалттай шалтгаан бидэнд байдаг. Амен. Мэтт Редман гэж алдартай магтан дууны удирдагч Бурханд талархах 10,000 шалтгаан надад байна гэж дууг зохиосон нэг хүн байдаг. Тэгээд тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ чи өглөөс ирээд Бурханд талархах нэг ч шалтгаан олж харахгүй бол асуудал нь Бурханд биш харин чамд байна. Яг тэр чи Бурханыг ойлгохгүй байна.
Яг үнэндээ Бурхан талархах өчнөө олон шалтгаан байна. Бурханы инрэл, хайр, нэгүүлсэн шударгаас тэр бүхэн энэ дэлхийг өнөөдөр явуулж байна. Бас тэр Есүс Христийг илгэн бидний төлөө амиа өгснөөрөө дамжуулаад бидний гайхалтайгаар хайрлсан түүнд талархах хар мянган шалтгаан байна гэсэн байна. Амен. Өнөөдөр бидэнд ийм шалтгаан байгаамаа. Тэм учраас та бүхнийг уриалмаар байна. Бурхан талархъя. Бурханы байр суурийг мэдэх юм бол түүнийг яг тэр талархал хүлээн авах тэр байранд нь тавья. Амен. Уйман өвчтөн бол яг энд хэлэгдсэн шиг насаараа хоригдох ялтай яг адилхан юм а гэж дүгнэгдсэн байдаг. Гэр бүлээсээ хөөгдөн буцаж орж болохгүй хизээ дуусах юм. Хизээ энэ дуусах юм. 10 жилийн дараа дуусах юм уу яах юм те? Алдартай номлогч хэн бэлээ нэрийг мартсан шүү дээ. Хэлэхдээ энэ бол хизээж дуусахгүй мөнхөд үргэлжлэн энэ амьдрал дуусах хүртэл үргэлжлэх тийм ялтай адилхан гэж хэлсэн байдаг. Тэр хүмүүс яг насаараа хоригдож байгаа юм шиг хэцүү нөхцөл байдал донд байж илаа. Нэг өдөр Есүс Христ тэнд ирлээ. Амен. Есүс Христ тэр гацаа руу яваад очлоо. Би заримдаа боддог Есүс Христ тэрүүгээр явах үедээ санаандгүй тэр гацаа руу яваад очсон болов. Тэгээ санаандгүй явсан чинь тэнд нь яг нэг 10 ширхэг уйман өвчтөн байж таарад Есүс харангуйтай хөө уйман өвчтнүүд байна. За ялий яг таарлаа шүү. Эдгий чи гэж хэлсэн болов. Эсвэл тэр санаатай тэр гацаа руу очсон болов. Би заримдаа боддог Есүс Христ санаандгүй Галил нуурыг гатлангуудаа Герас нутагт яг хөл тавьсан чинь тэнд өөдөөс нь 6000 чөтгөртэй хүн яг тосоод санаандгүй ирж таарсан болов. Есүс Христ 80 гэж хотод яг ингээ яваад орсон чинь тэнд бэлэвсэн эмэгтэй хүү өгдсөн яг Есүсгоо амьлуулж таарсан болов. Есүс Христ буцаад Галил нуурын ирэг дээр ирсэн чинь Яар гэж синагогийн ахлагчийн охин нүгдсэн яг Есүстэй уулзаад охиныг минь эдгээгээч гэж гуйгаад Есүс очиод эдгээж таарсан болов. Би эдгэрийг ерөөсөө санаандгүй Есүс Христ явж байгаа тэд нартай таарад идэг гэж бодохгүй байна. Есүс Христ энэ айгүй морьтой болохоор яг гоё юм ажлууд нь өөдөөс нь ингэж ундарч гарч ирээд идэм болов гэсэн тэгж бодохгүй байна. Есүс санаатаагаар энэ бүхнийг хийж байгаа. Амен. Тэр санаатаагаар тэр гацаанд очих үед тэнд 10 ширхэг уйман өвчтөн байсан. Насаараа хоригдох ялтай юм шиг те нийгмээс тусгаарлагдсан 10 ширхэг хамгийн адгийн өрөвдөлтөд тэр хүмүүс тэнд зогсож ирсэн. Тэгээд Есүс тэднийг эдгээсэн юм аа. Амен. Есүс санаатаагаар тэдний төлөө очсон. Өнөөдөр бидний талархах бас нэгэн шалтгаан бол Есүс яагаад энэ бүхнийг хийж байгаа вэ гэдэг тэр шалтгаанд нь бид нар талархах хэрэгтэй. Яагаад тэр энэ бүхнийг хийж байгаа юм бэ? Яагаад гэвэл тэр биднийг хайрлсан учраас. Амен. Есүс Христ энэ дэлхий дээр ирэхдээ зүгээр сайхан санаандгүй урж ирээд би харин зөндөө олон гариг мариг бүтээсэн байхгүй юу. Тэгээ нэг гариг дээр нэрсэн дэлхий дээр ирээд та санаандгүй. За яг та хэдийн төлөө амиа зориулчихгээ зориулсан юм бишээ. Харин тэр энэ дэлхий дээр ирэхдээ өөрийнхөө тэр хаан сентиг орхиод тэгээд тэр бидний төлөө яг энэ сууж байгаа таны төлөө тэр амиа зориулсан юм аа. Амен. Илч Паул үүнийг дүрслэхдээ энэ бол хайр юм а гэж хэлсэн. Энэ бол хайр юм а. Амен. Өнөөдөр бидний талархах нэгэн шалтгаан бол Бурхан зөвхөр хийдгээ хийхээсээ гадна өөрийн агуу оршихуй тэр агуу Бурханы сэнти агуу хүндлэл хүлээх зохистой нэгэн гэдгээсээ гадна тэр таныг хайрладаг гэдэг бол гайхалтай талархах шалтгаан юм а. Амен. Тэр таны төлөө энэ бүхнийг хийжээ. Таныг ямар байхаас үл шалтгаалаад таныг хинч тоож ирэхгүй тэр насаараа шорон сууж байгаа юм шиг нийгмээс тусгаарлагдаад тэр гацаанд хизээ ямар аврал, ямар найдвар ирэх нь тодорхойгүй байж хахад Есүс тэр уйман өвчтнүүд рүү явж очсон шиг энэ дэлхий дээр ямар ч найдвар байсан бидний төлөө тэр бас ирсэн юм а. Амен. Дуулал номын 136-гийн 1 дээр Давид хаан дуулахдаа эзэнд талархах тун учир нь тэр сайн түүний хайр инрэл мөнхийх юм а гэж хэлсэн байна. Амен. Бидний талархах бас нэгэн хамгийн том суурь шалтгаан бол эзэн биднийг хайрлсан учраас бид нар түүнд талархах хэрэгтэй. Дараа нь бидний ойлгох нэг зүйл бол мэдээж нөхцөл байдлыг бурхан хяндаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Яг энэ нийслэл дээр энэ багцлал дээр нөхцөл байдлын тухай тодорхой өгүүлээгүй. Гэхдээ бурханд талархах талаар ярих төдийд бид нар яг өөрийнхөө амьдралыг миний амьдрал ер нь талархахаар амьдрал мөн үү биш үү гэж харж эхэлдэг. Тэгээ олон хүмүүс өмнөг хэлнэ тийм үү? Би одоо ингээд зовоод штэ, зовлон донд юугаа талархах юм бэ? Миний амьдралыг хардаа. Нэг амар талархахаар амьдрал биш юм шүү гэх мэтчлээ ярьдаг. Сая бид нар үзлээ. Бурхан хэн бэ гэдэгт нь бид нар талархаж байна. Бурханыг байранд нь тавиад дээрээс нь бурхан биднийг хайрлсан гэдэгт нь бид нар талархаж байна. Бас бид нар амьдралын ямар ч нөхцөл байдал донд бурханд талархах хэрэгтэй. Яагаад бид нар зовлон донд бурханд талархах хэрэгтэй юм бэ? Ром намын 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлээр Илч Паул хэлэхдээ
Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолж байгаа бүхий л зүйл эцэстээ тэдний сайнны төлөө хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ гэсэн байдаг. Амен. Бурхныг хайрладаг хүмүүсийн амьдрал тохиолж байгаа бүхий л зүйл эцэстээ гэсэн нэг үг гарсан байна, тийм үү? Эцэстээ тэдний сайнны төлөө хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ гэж. Бидний амьдралд юу ч тохиолдож болно. Үүнийг хэлэхдээ бүхий л зүйл гэж хэлж байгаа. Эцэстээ гэдэг нь энэ амьдралын төгсгөлд бидний сайнны төлөө байжаа гэдгийг Илч Паулус хэлсэн байна. Амен. Тэгэхээр энэ нэг цаг хугацааны үед эцэстээ гэсэн нэг ойлголт гарч ирээд байгаа биз. Дээрээс нь бас бидний амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг бид нар ойлгож болно. Сонгодог нэг жишээ Библиэлд Йов гэж нэг хүн байдаг. Йов гэж хүн энэ дэлхий дээр хамгийн баян тэгээд хамгийн гоё нэр хүндтэй нутаг орондоо алдартай тийм нэгэн байж нэг өдөр яасан бэ гэсэн чинь түүнийг сорихын тулд чөтгөр Бурханаас зөвшөөрөл авж байгаа тухай Йов номон дээр бичсэн байдаг. Бурхан зөвшөөрөөд Йов бол надад итгэмжид хэвээр байгаа. Түүнийг сор, түүнээс бусад бүхэл зүйлд нь хүрж болно гэдэг. Тэгсэн чинь чөтгөр яасан бэ гэвэл түүний эд хөрөнгө болоод гэр бүл хүүхдүүд рүү дайрдаг. Нэг л өдөр бүх эд хөрөнгө нь байхгүй болоод танаа тэмээнүүдийн чинь дээрэмдэд аваа явчлаа. Хонинуудын чинь тэнгэрээс аянга буугаад бүгдийг шатаага ижлаа. Хүүхдүүд чинь бүгд том ахиндаа найрлан зингээ вэжсэн чинь хар салхи болоод байшин тэдний дээр нурчлаа гэж хэлсэн. Тэр дороо Йов босож хувцас тайлаад үнсэн дээр суугаад юу гсэн бэ гэвэл нүцгнээр би ихийн хөвлийгээс ирсэн. Нүцгнээр би буцсан. Өгснө нь эзэн, авж оцсон нь ч эзэн, эзний нэр алдаршгэ гэж хэлсэн. Амен. Йов яагаад тэгж хэлсэн бол? Йов ер нь их мужиг, мундаг итгэлтэй байсан болохоор мэдээж бид нар олон таамаг дэвшүүлж болно. Йов Бурхныг мэддэг байсан. Эцэст Бурхан хинбэ гэдэгт итгэж исэн. Бурхан ямар ч зовлон өгсөн буцаагаад бүгдийг сайжруулах чадaltaй гэдэгт итгэж исэн. Тийм үү? Хамгийн чухал нь Йов яасан бэ гэвэл эзний эрх мэдлийг тэр хүлээн зөвшөөрч исэн. Амьдралд нь юу ч болсон бай. Энэ бол эзний эрх мэдлийн асуудлаа гэдгийг хүлээн зөвшөөрч исэн гэсэн үг. Амен. Бид нар амьдралдаа сайхан зүйлсийг заримдаа хүлээн зөвшөөрдөг. Эзэн ямар гоё юм бэ? Баярлалаа. Танд талархъя. Муухай юм болонгод эзэн минь юу болж байна? Яагаад байна гэж бодох гээд байдаг. Зарим хэцүү зүйлсийг бид нар хүлээн авах дургүй байдаг. Бид нар зөвшөөрдөггүй. Яагаад вэ гэх юм бол бид нар эзний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас. Харин миний амьдралд юу ч болсон. Эзэн минь ээ, энэ бол таны эрх мэдэл гэж бид нар хүлээн зөвшөөрөх үед бид нар Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Амен. Тэр үедээ бид нар амьдралд юу ч болсон талархаж чаддаг. Ром номын 8 дугаар бүлэг дээр хэлсэнчлэн яагаад гэвэл эцэстээ Бурхан бүхнийг сайнаар эргүүлж чадах болно. Амен. Нэг жишээ авахад Хабакук гэж нэг Библиэлд гоё ном байдаг. Тэгээ тэр номон дээр Израиль улс ингээд Вавилончуудад бүслэгдээд айгүй хэцүү нөхцөлд орсон байдаг. Үлсгэлэнд нэрвэгдээд таны Вавилончууд нь Израильчуудыг ингээд эдийн засгийн шахалт үзүүлээд өлсгөөд айгүй хэцүү болсон. Тэгээ Вавилончууд нь улмал ингээд дэвшээл гоё болоод тэ хүчрхэгжээл. Харин нөгөө Израильчууд маань болдгоо. Тэгээ Хабакук иш үзүүлэгч хэлсэн байна. Бурхан минь яагаад одоо энэ Вавилончууд улам дэвшээд тэгэхэд таны ард түмэн болох Израильчууд бид нар ингээд зовоод байгаа юм байна гэсэн. Харин Бурхан тэр үед нэг л зүйлийг ойлгуулсан. Бурхан юу гэсэн бэ гэвэл би нөхцөл байдлыг мэдж байгаа гэдгээ л хэлсэн. Би удахгүй ингээд та нарыг гоё болгон та нар зүгээр чаахан тэсчихдэх юм бол би будаа болгон те. Удахгүй гоё юм болно гэд Хабакукийн сэтгэлийг нэг сайжруулж байгаа юм биш. Зүгээр юу гэсэн бэ гэвэл би мэдж байгаа гэсэн. Тэгээ тэр үед Хабакук эзэн энэ бүхнийг мэдж байгаа гэдгийг ойлгох үедээ хэдийгээр инжирийн мод цэцэглээгүй, усан үзмийн модч үр жимсгүй, чидууны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч бас хашаандаа хоньгүй сарвчандаа хөргүү болсон ч эзний дотор би баясан хөөрч авралынхаа Бурхан дотор баярлнаа. Эзэн Бурхан бол миний хүч чадал. Тэр миний хөлийг согооны хөл мэт болгож намайг өндөр газруудаар минь явуулсан билээ гэсэн байна. Амен. Эзэн хэрвээ нөхцөл байдлыг мэдчил байгаа гэдгийг ойлгох юм бол тэр мэдж байгаа гэдгийг ойлгох юм бол тэр эцсийн эцэст бүхнийг сайнаар эргүүлнэ гэдэгт бид нар найдах хэрэгтэй. Амен. Яг гэвэл эзэн өөрөө бидэнд амласан учраас. Тэгээ эзэнд найдвар нь урам хугалдаггүй гэж хэлж Паул хэлсэн. Тэгээ би та бүхнээс асуумаар байна. Өнөөдөр таны нөхцөл байдал муу байсан ч гэсэн та эзэнд
талархаж чадах уу? Заримдаа нэх гоё баярын ширээний ард суугаад бүх юмд бүтээд гоё болсон үед эзэн минь баярлалаа гэж хэлэх амархан шүү дээ, тийм үү? Манай нэг дотны хүн надад хэлчихлээ. Чи бол эзэн талархахаас аргагүй. Яг тэр эзэн чамайг өрөөгөөл, гэр бүл, мэр бүл даа ингээл бүгд гоё. Тэгэл чиний ажил төрөл ерөөсөө ингээл цаанаасаа бүтээл. Тийм байх ч юм уу угаасаа талархахаас яах. Хэрвээ над шиг зовж исэн бол чи бол талархаж чадахгүй дээ гэж хэлсэн. Тэг би тэр үед бодлоо. Нэрээ би энэ хүн шиг зовбол талархаж чадах болов уу? Тэг өөрийнхөө амьдралын хамгийн зовлонтой үеийг бодлоо. Хамгийн зовлонтой үедээ ч гэсэн эзэн талархаж исэн тэр үедээ бодлоо. Гэхдээ тэр хүний энтэй зовж байгааг юм байна. Тэр хүн илүү зовж исэн юм байна. Хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ би яг энэ хүн шиг зовлон ирвэл талархаж чадах болов уу гэд яг жинхнээсээ бодлоо. Библиэлд зөндөө олон жишээнүүд байна. Хамгийн наад захын жишээ нь Йовын жишээ. Тэгээ амьдрал нь маш хүнд хэцүү нөхцөл байдал дундаас өөрчлөгдсөн олон жишээнүүд. Тэгээ тэр болгоныг бодоод тэр болгоныг одоо хүлээн зөвшөөрөхдөө би юу гэж бодсон бэ гэх юм бол үхэл ирсэн ч гэсэн би эзэн талархах юм байна гэж ойлгосон. Мэдээж би тийм хүчтэй биш, ингээд зовлон бэрхшээл ирэх юм бол арчаагаа алдах нь ойлгомжтой. Гэхдээ л миний зүрх сэтгэлд итгэж байгаа ганц зүйл нь юу вэ гэх юм бол би эзэн талархсаар байх болно. Яг гэвэл энэ дэлхийн ямар ч зовлон бэрхшээл Бурхны эцсийн эцэст ирээдүйд надад өгөх тэр сайн сайхныг давж чадахгүй маа. Яг энэ талаар Илч Паул хэлсэн. Ирээдүйд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд энэ дэлхийн зовлон юу ч биш гэж би боддгоо гэсэн байна. Амен. Эцсийн эцэст гэж хэлсэн яг тэр тухай ярьж байгаа. Та нар ингээд ийм NBA юм уу юм гоё тоглолт үзчихсэн үү ер нь? Тоглолт үзчихсэн хүмүүс. За тоглолт үзэж байгаагүй зарим хүмүүс байгаа. Ингээд тоглолт үзэхэд яах вэ гэхээр ингээд дэмжиж байгаа баг чинь оноогоор тэргүүлдэг байхгүй. Тэр үед яа гоё. Яг энэ нэрчээр явсаар гараа те. Энийгээ бити алдаасаа гэж бодно. Удахгүй нөгөө баг чи хожигдоод эхэлнэ. Тэгэх юм бол яа баларлаа шүү. Одоо гүүцээрээ те. Амар хэцүү болно сандарна. Тэгээ бүр хожигдоод эхлэх юм бол ингээд найдвар тасарна. Олон оноогоор хожигдох юм бол за бодохгүй мэн дөө. Уусаа хожигдох юм байна дөө. Тэгээ нэг жоохон хожих юм бол баярлаад. Тэгээ эцсийн үр дүн хамгийн чухал нь. Эцэст нь хожих уугүй юу гэдэг нь айгүй чухал. Гэхдээ нэг юм арга байдэ. Заримдаа ингээд тоглолтыг үзэхгүй байжгаад хоцсон хожоогүйг нь мэдчихэд хоцсон гэдгийг мэдснийхаа дараа тэр тоглолтыг нөхөж үзэх хэрэгтэй гоё байдаг хөөхгүй. Тэр үед яах вэ гэхээр төгсгөлийнх нь үр дүн ямар вэ гэдгийг мэдчихэж байгаа. Угаасаа хожино гэдгийг нь мэдчихэж байгаа. Тэнгүүд наанад ингээ оноогоор хожигдсон шүү дээ манай баг. Тэнгүүд ингээ гоё санагдаад хөөхгүй. Одоо яаж барих бол? Одоо юу хийх бол? Одоо на гоё юм болно да. Тэгээ удахгүй барина да гэж. Яг тэр угаасаа төгсгөлийн мэдчихэж байгаа юм чи тэнд айгаадах юм байхгүй гэсэн үг. Амен. Бидний эзэн бурхан бидэнд амлалтыг өгөхдөө зөвхөн энэ дэлхийн төгсгөлөөр хэмжигдсэн юмыг ерөөсөө өгөөгүй. Тэр хэлэхдээ бидэнд мөнхийн ямиг өгнө гэж хэлсэн байна. Амен. Есүс Христ өөрөө үхлээс амьлаад дагалдагчтайгаа уулзсан мөчид хүмүүс ойлгосон. Үхэл биднийг захирахгүй юм байна. Үхсний дараа бид нар дахин амьдрах юм байна. Тийм учраас энэ дэлхийн амьдрал тэдний хувьд юу ч биш болсон. Эцэст нь бид ялах юм байна гэдгийг ойлгох үед энэ дэлхийн амьдрал нь тэдний хувьд зүгээр л хэцүү үед оноогоор хожигдож байгаа юм байна. Ялж байгаа үед яг оноогоор тэргүүлж байгаа юм байна. Төгсгөлд нь бид ялна гэдгийг бид нар мэдсэн гэсэн үг. Амен. Эцэст хэрвээ итгэлээрээ та амьдарсаар байх юм бол эзэн Есүс Христийг дагах юм бол та түүнтэй л хамт дуусах болно. Амен. Түүнтэй уулзаад тэр хэлэхдээ нүднээс нь унах нулимс болгоныг арчна гэж хэлсэн. Ямар ч өвдөлт зовлон байхгүй гэж хэлсэн. Амен. Эцэст тийш л очино. Харин энэ амьдрал дээр олон нөхцөл байдлыг бид нарт туулж болно. Хэцүү юм шиг санагдаж сандрах. Гэхдээ төгсгөлийн мэдчих юм бол бид нар тайван байж болдог. Амен. Бид нар талархаж болдог. Тийм учраас эцсийн эцэст юу болох вэ гэдгийг ойлгоод эцсийн эцэст бурхан нөхцөл байдлыг бүрэн сайнаар эргүүлээд бид нар өөрсдийнхөө зовж исэн үеийг харахтаа энэ нь зөв байжээ гэж хүлээн зөвшөөрөх юм чинь эзэн талархаад бүхэл нөхцөл байдлыг хүлээн авцгаая. Амен. Эзэн та бүхнийг өрөөх болтугай бүгдээ босоод хамтдаа залбирая. 1-р Тесалоник намын 5:16 дугаар ишлэлээр хэлэхдээ үргэлж баяртай бай. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл гэж хэлсэн байна. Амен. Үргэлж баяртай бай гэдэг нь амьдралын ямар ч үед зовлонгой нэг байсан ч баяр жаргалтай үе байсан ч гэсэн баяртай бай. Тэгээд тасралтгүй залбир, эзнийг эрэлхийл. Тэгээд бүх зүйлд талархлаа илэрхийл гэсэн байна. Амен. Зовлонтой үедээ ч гэсэн эзэн талархъя. Баяр жаргалтай үедээ ч гэсэн
түүнд талархъя. Бүхэл үед түүнд талархъя. Яг гэвэл тэр талархлыг авах зохистой эзэн, тэгээд тэр биднийг хайрлсан, дээрээс нь тэр ямар ч нөхцөл байдлыг эцэстээ сайнаар эргүүлэх бүрэн чадалтай нэг юм аа. Амен. Бүгд хамтдаа залбирая. Биднийг хайрладаг их эзэн минь, танд баярлалаа. Танд талархах амьдрал гэдэг юутай гайхалтай амьдрал вэ? Талархлаар дамжуулаад бид нар таныг хэн бэ гэдгийг улам илүүгээр ойлгодог. Тийм учраас эзэн минь, өдөр тутмын амьдралдаа бид танд талархахад та туслаач. Таныг бурхан гэдгийг мэдэж, танд алдрыг өргөн, талархлыг өргөн амьдрахад та туслаач. Өглөө сэрх маань хийгээд, орой унтахаар хэвтэх маань хүртэл эзэн таны ерөөлөөр болж байгаа зүйл үлээ. Эзэн өнөөдрийг хүртэл нүгэлтэд хэрнээ амьд байсаар байгаа маань эзэн таны төвчээрээс болж байгаа зүйл үлээ. Эзэн минь сул дорой байсан ч, таныг мэддгүй байсан ч, та биднийг аврахаар ирсэн гэдэг бол эзэн таны нэгүслээс болсон зүйл үлээ. Эзэн танд талархахаас өөр би юу хэлж чадах юм бэ? Эзэн бидний амьдралыг өгсөн таньдаа талархъя. Бидэнд үр хөвгтийг өгсөн таньдаа талархъя. Бидэнд амийг өгсөн таньдаа талархъя. Өнөөдөр ч гэсэн биднийг амьд байлгаж байгаагийн төлөө талархъя. Бас биднийг онцгойгоор хайрлан таны дотор утга учиртай, сэтгэл ханамжтай амьдрах энэ боломжийг олгосон таньдаа баярлалаа. Таныг дагаж амьдрах энэ боломжийг өгсөн таньдаа талархъя. Ирээдүйд та бас биднийг аврахын тулд бидний төлөө загалмай дээр цовдлогдсон биднийг уучлж, бидний төлөө дахин амилж, өөрийгөө бурхан гэдгийг баталсан эзэн таньдаа талархъя. Эзэн минь бүхэл зүйлийн төлөө талархъя. Өнөөдрийн төлөө талархъя. Энэ цаг мөчид бид нар хамтдаа энэ зааланд суугаад таны үгийг сонссныхон төлөө талархъя. Эзэн хажуудаа байгаа тэр хүний төлөө талархъя. Эзэн үнэхээр баярлалаа гэхээс өөр би юу хэлж чадах юм бэ гэж Давид хаан дуулсанчлан эзэн энэ цаг мөчид бид бас таньдаа талархахаас өөр юу ч хэлж чадахгүй байна. Тийм учраас эзэн таньдаа баярлалаа. Та бол алдрыг авах зохистой эзэн билээ. Тэ энэ цагийг таны мотор даатах чинь үлдсэн бүхэл амьдралаа таны мотор даатахыг. Бүхэл амьдралынхаа туршид талархал дүүрнээр бид өнгөрүүлэхийг хүсэж байна. Гомдлоор биш, харин талархлаар үлдсэн амьдралаа бид өнгөрүүлэхийг хүсэж байна. Зүрх сэтгэлийн минь үргэлж тийм талархдаг зүрх сэтгэл байлгаж та өөрчлөөч. Гомдолдог биш, харин талархдаг болгон та биднийг шинчлээч. Тэгээд эзэн минь өдөр тутмын амьдралдаа үргэлж талархдаг байхад та бидэнд туслаарай. Таны хайрт хүү Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен.